Сайн байцгаана уу? 8 сарын 12-ноос 13 жилжих шөнө Арслангийн ордонд нарны хэртэлт тохиож байна. За энэхүү хэртэлт маань нэлээд бас онцгой чухал үйл явдлуудаар дүүрэн бидний амьдралд маш өсөж хөгжих өөрийгөө хөгжүүлэх боломжтой шинэ эхлэлийг тавьж өгж байгаа хэртэлт болж байна. За яагаад вэ гэх юм бол Арслангийн ордонд тохиож байгаа энэхүү хэртэлт маань өөрөө тухайн ордон дээрээ байгаа ижилхэн Бархасад бөгөөд Буд гаригуудтай холбогдсон байгаа. За тэгэхээр та хэд маань аль хэдийн имжлэгүүдийг маань үздэг бол Буд гариг өөрөө үг хэлээрээ оюун ухаан бодол санаа бидний сонгол шийдвэр гаргалтыг илэрхийлж байдаг бол Бархасад гариг маань аз завшаа өсөлт эрэлтийг илэрхийлж байдаг. За ингэснээр ерөнхийдөө бол хүн өөрийгөө чин сэтгэлээсээ ямар нэг байдлаар нуухгүй илүү хөгжүүлэх боломжуудыг бүрдүүлж өгч байгаа харагдаж байна. За энэхүү эрсдэлт нь яг нөгөө 8 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө буюу шөнийн 1 цаг 39 минутанд тохиож байгаа. За хэртэл гэдэг нь өөрөө нар бөгөөд сар хоёр хоорондоо давхцсан үйл явдлыг хэлдэг бөгөөд за үйл бүрийн зангилаатай ойрхон байрлаж байгаа тохиолдолд хувь тавилангийн эргэлтүүд болж байгаа гэж үзээд тухайн зүйлийг хэртэлт гэж үздэг байх нэ. За энэхүү хэртэлт Монголоос бол огт харагдахгүй. За холбогдсон нөгөө үйл өөрийн зангилаа нь болохоор өмнөд зангилаа байгаа. За өмнөд зангилаа нь болохоор өөрөө ямар нэг байдлаар бидний хэд дассан байгаа тав тухтай орчин бүс за дасчихсан дадчихсан зүйлсүүдийг за түүнээс гадна магадгүй бидэнд ингээд тохирхой болчихсон байгаа хуучин дүр зураг зэргийг илэрхийлж яадаг. За үгүй бол магадгүй зарим тохиолдолд фотолог маань урагдаад томчсон хэрнээ бид нэр тухтай гэж тавьж явуулмааргүй байтал тавьж явуулах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлсүүдийг өмнөд үлийн өөрийн зангилаа илэрхийлж байдаг. За тийм учраас нөгөө түрүүн яригадаад байсан Бархасад бөгөөд Буд гарагтай нар сар маань холбогдож байгаа үед шинэ боломж нээгдэхийн өмнө магадгүй өмнө нь хуучин баримталдаг байсан дүр зургаа зорилгоо үгүй бол магадгүй удаан хугацаанд өөрөө дөрөв хэсгэж ирсэн гэдэг ч юм уу тийм нийгэмд хариалагдахын тулд бусдад таалагдахын тулд баримталдаг байсан би ийм л хүн байх ёстой гэсэн үзэл бодлоо тавьж явуулах шаардлага гарч магадгүй болов гэж харж байна. За тэгээд энэхүү шин сартай маань Буд бөгөөд Бархасад гараг холбогдсон байрлсан байгаа учраас за маш олон хүмүүс дахиад энэ үед контент хийж эхлэх, бусдын өмнө гарч эхлэх гэдэг ч юм уу тийм entertainment салбартай холбоотой олон жүжигчид, дуучид, артистууд ямар нэг зүйлийг хийж бүтээж эхлэх, за сургалтууд ихсэх, маркетингтэй холбоотой юмнууд гэсэн илүү ихсэх, за түүнээс гадна магадгүй олон нийтэд харилцах ажлууд дээр ч гэсэн маш олон шин санаанууд гарч ирэх болов гэж харж байна. За тэгээ ялангуяа энэ Арслангийн ордон дээр байгаа шин сартай маань хэртэлттэй маань холбогдсон байгаа Буд гариг маань Сугар Далайван Тэнгэрийн ван гаригуудтай эрг холбоотой байгаа учраас нуугдсан байсан мэдээллүүд Плутогийн нөлөөллөөр эсрэгцэлтэй холбоотой ил гарч ирэх. За бид үгээрээ бусдад маш хүчтэй нөлөөлөх зэрэг зүйлүүд болно. За түүнээс гадна яг түрүүний яриад байгаа эрг холбоосуудтай холбоотойгоор ухаалаг ярианууд өрнүүлэх, за гинтийн шийдлүүд гарах, бүтээл сэлгээж гэсэн илүү өндөрсөж ирэх байхаар харагдаж байна. За яриад байгаа шин сартай маань Санчир гараг маань хоньны ордон дээрээс ухрах хөдөлгөөнд байгаа хэрнээ эрг холбоос үүсгэсэн байгаа. За энэ ерөнхийдөө бол бидний энэ үед гаргаж байгаа бодож санагдаж байгаа үйл явдлууд, за шийдлүүд ерөнхийдөө бол маш юм тогтвортой байх байдлаар дэмжлэг болгож өгж байгаа маа. За эдгээр зүйлсийг бид нөгөө Арслангийн ордны энергитэй холбоотойгоор айгүй зоримог ирмэгийн байдлаар шийдсэн эхлүүлсэн байсан ч гэсэн Санчир гараг заавал шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл Санчир гараг маань орж ирснээр бидэнд тухайн зүйлийг биелүүлэх, бүтээх, сахилах, бат үүрэг хариуцлага, за тэгээ бодит төлөвлөгөө гэдэг ийм практикл шийдлүүдийг олгож өгч идэг. Гэтэл энэ хэртэлт маань дахиад Санчир гарагтайгаа эрэг холбоотой байгаа учраас эдгээр зүйлсүүдийг гаргасан шинэлэг санаа бүх зүйлээ тий ярьсан, хариуцсан, эхлүүлсэн ажил зэрэг хүртэл бодиттой болгох, зорилготой хүрэх байдлаар дэмжлэг болж өгч байгаа байх нэ. За хэртэлтүүд ерөнхийдөө бол нөлөөлөгдөө шин сар тэгэл сартай адилхан урагшаа хойшоо 3 хоног буюу 7 хоногийн хугацаанд л нөлөөлнө гэхээс илүүтэй бүр ингээд 1-2-7 хоногийн өмнө илүү мэдрэгдээд эхэлчихсэн байдаг. За тэгээд нөгөө яг энэ хэртэлттэй холбоотой хэртэлтийн хонгил нээгдэж байгаа учраас бидэнд энэ үед ямархуу зүйл эхлүүлж байгаа, юу бодож санагдаж байгаа вэ гэдгээс хамаарат за 8 сарын 28-нд болох загасны ордонд болох сарны эртэлттэй холбоотойгоор магадгүй бид хэрвээ энэ үед илүү эрт ямар нэг зүйл эхэлчихсэн байх юм бол үр дүнгээ харах боломжтой болно. За энэ үед магадгүй эхлүүлээгүй тухайн сэдвийг
өрнөл хэсэгтээ явж байлаа гэж бодоход за 6 сар заавгүй бол 18 сарын хугацаанд тухайн эхлүүлсэн зүйлсүүд маш хүчтэй байдлаар одоо өрнөж явдаг. Тэгээ эдгээрийн дараа 6 сар 18 сарын дараа үр дүнгээ харах боломжтой болдог байх нэ. За энэхүү хэртэлт маань нөлөөлөхдөө арслан хумх үхэр заавгүй бол хилэнцэн 18-аас 24 хэмдээр нар сар мандалд заавгүй бол ЭМС заавгүй бол одоо IC коли тийм ээ. Заавгүй бол хувийн гариг байрладаг бол илүү хүчтэй мэдрэгдэнэ. За түүнээс гадна одоо арслан нум за тэгээд хоньны ордныхонд за тухайн 18-аас 22 хэмдээр бас хувийн гаригууд нь байрладаг бол бүрүүний байршилтаа ижилхэн илүү эерэг нөлөөллүүдийг үзүүлэх боломжтой байх нэ. За хэдий одоо ингээд тухайн байршлууд танд байхгүй байсан ч гэсэн арслангийн ордны 20 хэм таны одоо аль гэрт байрлагаас хамаарат амьдралын салбар нь өөрчлөгдөж тухайн одоо салбарт шинэ мөчлөг, шинэ амьдралын бүлэг эхэлж байгааг энэхүү эрсдэлт харуулж өгч байгаа маа. За хэрвээ та анх удаа сонсож байгаа өөрийнхөө чартыг мэдэхгүй байгаа бол баруун дээд буланд байгаа бичлэг дээр ороод өөрийнхөө одоо натал чартыг гаргаж авах заавраа хараарай. За гаргаж авсан заавраа магадгүй мэдээж ойлгохгүй байгаа бол энэ нь одоо бидний амьдралын бүхэл одоо зан чанар тулгардаг, давтагддаг асуудлуудыг харуулж өгч байдаг. За уншуулмаар хүмүүс байгаа бол дэлгэцэн дээр гарч байгаа Instagram болон Facebook хаягуудаар холбогдох боломжтой шүү. За энэ нь ерөнхийдөө бол эрсдэлт учраас одоо эерэг байдлаар ашиглан нэтрийг гэсэн юм байхгүй. Аль болох энэ үед өөртөө орж ирж байгаа бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг энэ мөн тэр биш гэж байгаа юмудаа илүү сайн сонсороо гэж та хэдий зөвлөмөр байна. За тэгээд эрсдэлт өөрөө нөгөө сар маань нарыг халахлаж байгаа үе байдаг учраас бидэнд бүх хариулт одоо хурдан олдох гэж яарлуугаар аль болох илүү тайван ууж бодож байгаад өөртөө одоо нөгөө чин сэтгэлийнхаа зүрхний хүслийг сонсоод бодол сонгорч хэдрүүдээ гаргах. За тэгээ ямар нэг үр царайг суулгах боломжтой болдог шүү. За ингээд 12 ордны тайлал руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалт нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү хэртэлт маань та хэдийн маань 5 дугаар гэр дээр тохиож байгаа. За 5 дугаар гэр нь өөрөө хайр дурлал болдоо үр хөөхөд за ямар нэг одоо бүтээлч ажил буюу таны гараас гарч байгаа бүх зүйлийг илэрхийлж байдаг. За үүнд контент хүртэл ордог байгаа. За түүнээс гадна одоо хувийн төсөл тай зүг бол амьдралаас авж байгаа баяр баясгалтай холбоотой одоо энэхүү сэдвүүдийг хүчтэй нээсэн илчлэгийг тавьж өгч байгаа байх нэ. Тэгэхээр магадгүй та удаан бодсон бүтээлээ одоо олон нийтэд гаргахаар төлөвлөж байгаа гэдэг ч юм уу те үгүй бол өөрийнхөө авьяасыг илүү зоригтой харуулмаар байгаа. За үгүй бол магадгүй өөрийнхөө хоббиг ажил болгомоор байгаа. За үгүй бол дахиад хайр дурлалын амьдралтаа шинэ одоо бүлгийг эхлүүлэх боломжтой болж ирж байгаа байх нэ. За түүнээс гадна бод бөгөөд пархасад гаргууд энэ гэрт нь байгаа учраас одоо контент хийх, сурчлагаа хийх тийм ээ. Урлаг, за гол хүүхдтэй холбоотой ажил, за магадгүй өөрөө өөрийгөө илэрхийлэх санаа төслүүдээ одоо хэрэгжүүлэх тэр зүйлсээ одоо өсөж хөгжүүлэх зүйлсүүд дээр маш та хэдэд маань таатай байх болно. За та хэдийн маань ордон дээр санчир гараг явж байгаа бөгөөд одоо энэтэйгээ энэ хэртэлтэд эерэг холбоос үүсгэж байгаа учраас та хэд маань өөртөө илүү тууштай байх, өөртөө ихтгэлтэй болох, за байгаа өөрийнхөө ур чадварыг авяас бэлхийг илүү бодиттой үр дүн болгоход нь тусалж өгөх болно. За хүн бүрийн одоо нөгөө айл болох магтаалыг хүлээхгүйгээр өөрийнхөө үнэхээр дуртай зүйлд төвлөрөөрэй гэж та хэдтэй зөвлөмөр байна. Үхрийн орд, үхрийн мандалт нар сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү хэртэлтэн та хэдийн маань 4-р гэр дээр болж байгаа. За 4-р гэр нь өөрөө гэр орон, гэр бүл амьдрах орчин. За үгүй бол таны одоо үл хөдлөх хөрөнгө, орон байр. За түүнээс гадна хувийн амьдрал буюу одоо нөгөө дотоод амар амгалан тайван байдлыг илтгэдэг зүйлстэй холбоотой одоо шинэ амьдралын бүлэг эхэлж иж болно. Тэгэхээр магадгүй та хэд маань нүүж байгаа, гэрээсж байгаа. За үгүй бол одоо хостойгоо байгаа хүмүүс байгаа бол одоо хамт амьдрахаар шийдэж байгаа гэдэг ч юм уу тий. Үгүй бол одоо өмнө байсан гэр бүлийнхаа харилцааны хуучин сүгдүү тогтлыг орхиж аваад харилцаагаа илүү сайжруулмаар байгаа. За үгүй бол магадгүй өөртөө илүү тухтай орон зайг бий болгомоор байгаа зүйлсүүд одоо тиймэрхүү үүд хаалгууд боломжууд нэгжиж болох нэ. За түүнээс гадна бод бөгөөд пархасад гараг энэ хэртэлтэй хамт тохиож байгаа учраас орон сууц за гэр бүлийн нөгөө төлөвлөгөө гаргаж байгаа зүйл бичиг баримттай одоо холбоотой сайн сайхан мэдээнүүдийг та хэдэд авчирч болно. За 10 дугаар гэр дээр Плуто одоо яг энэ хэртэлттэй эсрэгцэл үүсгэж байгаа учраас магадгүй та хэдийн маань ажил мэргэжил карьертай одоо холбоотой шинжилэлж орж ирж байгаа. За ингэснээр одоо ажил хувийн амьдралынхаа тэнцвэрийг илүү зөв болгох боломж бас бүрдэж байгаа болов гэж харж байна.
За түүнээс гадна та хэдийн маань 6 дугаар гэр дээр одоо сугар гараг орж ирсэн учраас энэтэй холбоотойгоор ажлын орчин нөхцөлөдөд тутмын дадал зуршил, эрүүл мэндтэй холбоотой зүйлсүүдийг ч гэсэн илүү таатай болгож өгж байгаа байх нэ. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны маань хувьд энэхүү хэртэл та хэдийн маань 3 дугаар гэр дээр болох болно. За энэ нь болохоор харилцаа холбоо, заагүй бол ямар нэг шин зүйлийг сурах, ярих, бичих, заагүй бол магадгүй сошиал контент хийж эхлэх, гэрээ хэлцээр бөгөөд ойрын зайны аялал, шинэ мэдээллийн тал дээр одоо хүчтэй шинэ боломжууд ирж байгаа буюу одоо амьдралын шинэ бүлэг нэгдэж байгаа байх нэ. За таны дуу хоолой одоо энэ үед илүү олон хүнд өрөх, за магадгүй шинэ сургалт эхлүүлж байгаа, заагүй бол шинэ контентын чиглэл олж байгаа, заагүй бол магадгүй чухал хүнтэй бас үүгээр дамжуулаад танилцах боломжтой. За тэгээд та хэдийг маань захирдаг бод гариг маань бөгөөд бархаа сайдтай нийлээд одоо энэ хэртэлтэй холбогдсон байгаа учраас гинтийн санаанууд орж ирэх, заагүй бол магадгүй шинэ техник технологи ашиглах, шинэ платформ дээр орох, за үгүй бол өөрийгөө танилцуулах өвөрмөц арга барилуудыг одоо ашиглах байдлаар та өөртөө давуу тал одоо үүсгэх боломжуудыг танд бүрдүүлж өгж байгаа байх нэ. За түүнээс гадна суур гараг та хэдийн маань 5 дугаар гэр дээр байгаа учраас бүтээлч байдал, романтик харилцаа, хайр дурлал, за өөрийгөө илэрхийлэх байдал, хүүхэдтэй холбоотой сэдвүүд дээр ч гэсэн илүү эерэг таатай одоо өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. За гэхдээ мэдээлэлээ одоо нийтлэхээсээ бусдад ямар нэг зүйлийг ярихаасаа өмнө та хэдийн маань уг бусдад илүү хүчтэй нөлөөлөх цаг хугацаа одоо шинэ бүлэг эхэлж байгаа учраас өөрийнхөө хэлж ярьж байгаа үг нь одоо нөгөө баримтаа шалгаж яриараа гэж та хэдтэй зөвлөмөр байна. За хэрвээ зөв ашиглаж чадах юм бол энэхүү эрсдэлтэн та хэдийн маань хувьд нэр хүнд, за та хэдийн маань одоо бодол санаа үг хэлээрээ тий санааг илүү хол хүргэж чадах болно шүү. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү эрсдэлтэн та хэдийн маань 2 дугаар гэр дээр болох болно. За энэ нь болохоор орлого өөрийгөө үнэлэх үн цэн, за үгүй бол магадгүй хуримтлал, мөнгө хөрөнгө санхүү, за байгаа ур чадвараа ашиглаад мөнгө болгох зэрэгтэй холбоотой одоо амьдралын шинэ бүлэг эхэлж байгаа байх нэ. Тэгэхээр магадгүй энэ үед та хэд маань одоо нөгөө арслангийн ордонд бархасаад орчихсон, нар орчихсон гээл орлоготойгоо одоо холбоотой юм хиймээр байгаа хэрнээ хийж чадаагүй байгаа бол шинэ орлогын их үүсвэртэй холбоотой одоо энэ их үүсвэрүүдийг нээх, за үгүй бол магадгүй цалингаа нэмүүлэх талаар ярих гэдэг ч юм уу тий. Өөрөө үйлчлэгээ үзүүлдэг болон өөрөө үнэ нэмэх, за магадгүй одоо өмнө нь дутуу үнэлээд би чадахгүй гэж бодож исэн зүйл байх юм бол тухайн ур чадвараа ашиглаад тухайн зүйлийг одоо ашиг орлого болгох боломжууд гарч ирж болох нэ. За тэгээд бод бөгөөд бархасад гараг одоо энэ хэртэлт дээр та хэдийн маань 2 дугаар гэр дээр мөн байгаа учраас мөнгө хөрөнгө санхүү, бизнес зааггүй магадгүй санхүүгийн төлөвлөгөөтэй холбоотой одоо мөнгө хөрөнгө санхүүгийн эрхэм үүсгэх боломжтой байна гэдэг зүйлүүд дээр бодлого бодох, баримтлахад аюу таатай байх болно. За тэгээд 10 дугаар гэр дээр нөгөө одоо санжир гараг хоньны ордон дээр явж байгаа учраас карьерт одоо аль болох илүү тогтвортой, тууштай хөдөлмөрлөх тусам энийгээд байгаа та хэдийн маань санхүү урт удаан хугацаагаар тогтвортой өсөх боломжийг бас бүрдүүлж өгөх болно. За өөрөөр хэлбэл энэхүү эрсдэлтийг одоо ашиглаад та хэд маань одоо өөртөөхөө хөдөлмөрийг магадгүй илүү зөв таатай байдлаар тэг бодиттой үнэлж чаддаг төвшөнд очих боломжтой. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордныхны хувьд одоо энэхүү эрсдэлтэн та хэдийн маань ордон дээр болж байгаа. За тэгэхээр өөрийгөө магадгүй дахиад өмнө байсан зүй тохиолдолдоо тавьж явуулах, өөрийгөө дахиад нээх, за илүү одоо бусдын өмнө ил тод гарах, за тэгэж гарч ирэхдээ магадгүй шин дүн төрхтэй, шин зорилготой, за амьдралынхаа дахиад нөгөө дараагийн ийм томоохон бүлгийг нээх эхлүүлэх боломжийг та хэдд маань олгож өгж байгаа маш хүчтэй эргэлтийн цэг болж байгаа олоо гэж харж байна. За тэгээд магадгүй өөрийгөө өмнөхөөсөө илүү зоригтой илэрхийлэх, за магадгүй одоо бүр ингээ удирдах албан тушаал дээр манлайлах одоо байр суурин дээр очих гэдэг ч юм уу тий. Үгүй бол одоо хувийнхаа брендийг шинжлэх, за үгүй бол олон нийтэд ямар нэг шин зүйлийг зарлах, гаргаж ирэх боломжийг бас бүрдүүлж өгж байгаа. За бод бархасад гаргууч гэсэн та хэдийн маань одоо ордон дээр ороод ичихсэн байгаа учраас таны санаа, таны дуу хоолой, таны өөртөө итгэх итгэлтэй өсөж хөгжмөр байгаа, дэвшмээр байгаа одоо үзэл бодлууд ч гэсэн маш хүчтэй нэмэгдэж өгж байгаа болов уу гэж харж байна.
За тэгээд та хэдийн маань 9-р гэр дээр санчир гараг байрласан байгаа бөгөөд одоо энэ хэртэлттэй энэ бүх гаригуудтай эрэх холбоос үүсгэсэн байгаа учраас боловсрлаа ахиулмаар байгаа. Заавгүй бол гадаад улс орн руу явмаар байгаа. Урт удаан хугацааны зорилгоо одоо бодит болгомоор байгаа хүн болгонд ерөнхийдөө бол одоо тууштай байхад нь энэхүү бүх зүйлийгээ биелүүлж өгөхд нь маш таатай байдлаар тусалж өгөх болно. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордынхны хувьд одоо энэхүү эрсдэлт маань та хэдийн маань 12 дугаар гэр дээр болох болно. За энэ нь болохоор одоо нөгөө 12 дугаар гэрийг та хэд маань одоо сонсоологоо ойлгож байгаа болоо гэж бодож байна. Гаднаасаа харагдахад одоо ийм чимээгүй тийм одоо чухал үйл явдлууд болохгүй байгаа юм шиг хэрнээ. За дотооддоо сэтгэл хөдлөл мэдрэмж дээрээ маш их одоо эдгэрэл амралт заагүй бол одоо нөгөө тавьж явуулж чадахгүй байсан зүйлээ тавьж явуулж чадж байгаа. За түүнээс гадна магадгүй сэтгэл зүйн хувьд таныг дөнгөлжсөн байсан, хорчсон байсан юмнуудыг чөлөөлөх. За тэгээд одоо ямар нэг шинэ төлөвлөгөө гаргах гэж байгаа бол тэрнтэйгээ одоо холбоотой дардуур одоо бэлтгэлтэй холбоотой маш чухал үе байх болно. Тэгэхээр энэ үед одоо магадгүй урт удаан хугацаанд твцсэн байсан тий өөрийнхөө үүрж исэн ачаануудыг тавьж явуулах. За түүнээс гадна одоо бие махбодтой анхаарч амрах, нойроо одоо сэргээх, бие махбодоо нөхөн төлжүүлэх. За үгүй бол магадгүй имчилгээ хийлгэх. За үгүй бол одоо түрүүний яриад байгаа бусдад харагдахаас өмнө одоо ямар нэг зүйлийг нууцаар төлөвлөж эхлэхэд маш тохиромжтой байхаар байна. За тэгээд та эдийг маань одоо захирдаг буд гараг бархас цадтай одоо холбоодод та хэдийн маань 12 дугаар гэр дээр байрласан байгаа даа учраас одоо ямар нэг судалгаа шинжилгээ хийх. За үгүй бол одоо сүнслэг сонирхолтой хүмүүс байгаа бол сүнслэг ажил хийх, ямар нэг зүйлийг одоо бичих зэрэгтэй одоо холбоотой маш томоохон үр дүнгуудыг авчрах боломжтой. За энэ үед та хэд маань ерөнхийдөө бол баг зэрэг ядарч байж болох боловч одоо өөрийгөө хүчлэхийн оронд дараагийн алхмаа ухаалахаар хийхэд бэлтгэл болж өгж байгаа маш чухал үетэй шүү гэдгийг ойлгоорой. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалт нар сар. За жинлүүрийн ордынхны манд хувьд одоо энэхүү эрсдэлт маань та хэдийн маань 11-р гэр дээр болох болно. За ангиснэрээ найз нөхөд заагүй бол таны одоо харьяалагддаг хамт олон бүлэг хүмүүс, цахим орчин заагүй бол одоо ирээдүйн том зорилготой холбоотой шинэ үе хаалга нэгж байгаа амьдралын дахин одоо нэг бүлэг нэгдэж байгаа номын шинэ бүлэг нэгж байгаатай адилхан нөлөөлөл орж ирж байгаа байх нь. За тэгэхээр одоо магадгүй шинэ найз нөхөдтэй болох шинэ одоо хүмүүс бүлэг хүмүүсийн дунд орох заагүй бол одоо бүлэг хүмүүстэй хамтраад ямар нэг төсөл эхлүүлэх гэдэг ч юм уу. Заагүй бол магадгүй мөрөөдлөө урагшлуулах нөлөө бүхий хүнтэй танилцах боломжуудыг энэхүү хэртэл та хэд маань олгож өгөх нь байна. За тэгээд яг энэ хэртэлтэй нөгөө бод бөгөөд бархасад гаргууд холбогдсон байгаа учраас магадгүй одоо хин нэгэн одоо таныг зөв хүнд танилцуулж өгөх. Заагүй бол гоё газраас урилга ирэх гэдэг ч юм уу. За ямар нэг байдлаар та одоо бусад хүмүүстэй танилцах, олон нийтэд хүрэх боломжийг тань улам өржүүлж өгж байгаа байх нэ. За үүнээс гадна одоо сугар гараг буюу одоо та хэдийг маань удирддаг сугар гараг өөрийнхөө ордон дээр та хэдийн маань ор дээр ороод ирчихсэн байгаа учраас нөгөө дахиад бусдыг татах өөрийгөө гой сайхан болгох бүтээлч одоо жинлүүрүүд маань байж итэл аль хэдийн бүтээлч байдлыг нь хүртэл нэмэгдүүлэх харилцааны чадрыг нь хүртэл одоо дэмжиж өгөх байдлаар маш сайн дэмжиж өгөх болно. За тэгээд 7 дугаар гэр дээр нь санжир гараг байгаа учраас одоо тухайн одоо хүмүүстэйгээ урт удаан хугацааны одоо хамт ажиллах нөхцөлийг ч гэсэн бас бүрдүүлж өгж байгаа болов гэж харж байна. Хилэнцээ орд, хилэнцээ мандалт нар сар. За хилэнцээхний хувьд одоо энэхүү эрсдэлт маань та хэдийн маань 10 дугаар гэр дээр болж байгаа. За ингэснээрээ энэ нөгөө одоо ажил мэргэжил албан тушаал нэр хүнд удирдах албан тушаалтнуудтайгаа харилцах харилцаа за түүнээс гадна өөрийн одоо хувийн бизнес байдаг бол үгүй бол хувийн брэнд байдаг бол эдгээртэй одоо холбоотой амьдралын шин маш томоохон шин бүлэг мөчлөг нэгдэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр магадгүй шинэ ажилд орж байгаа за үгүй бол одоо албан тушаал дэвшиж байгаа маш хүчтэй юм гоё саналууд боломжууд орж ирэх. За үгүй бол өөр хүнээс магадгүй гоё ажлын санал орж ирэхтэй түүнээс гадна одоо өөр бизнестэй бол тухайн бизнесийг хүртэл илүү өргөжүүлэх зэрэгтэй холбоотой маш таатай нөхцөл байдлууд үүсэх болов гэж харж байна. За энэ хэртэлтэй бод бөгөөд бархасад гаргууд мөн холбогдсон байгаа учраас за удирдлагатай одоо ямар нэг яриа өрнүүлэх заагүй бол магадгүй контент хийх заагүй бол бусдын өмнө гарч илтгэх одоо өөрийнхөө албан тушаалыг байр суурийг илүү тодтогох за түүнээс гадна магадгүй ажлынхаа одоо хүрээг өөрийнхөө бизнесийг хүртэл тэлэх боломжуудыг маш хүчтэй дэмжиж өгч байгаа болов уу гэж харж байна. За тэгээд та хэдийн маань 6 дугаар гэр дээр санжир гараг байрлсан байгаа учраас одоо нөгөө өдөр тутмынхаа ажлын системийг илүү сайжруулснараа
За тэгээд ур чадвараа ч гэсэн сайжруулснараа сахилга баттай ажилласнараа одоо ажил мэргэжил карьераа дараагийн түвшинд аваажих боломжийг нь бүр илүү дэмжиж өгч байгаа болов гэж харж байна. За гэхдээ одоо өөрөө өөрийнхөө амжилтыг илүү одоо баттгах, хадгалахын тулд гэр бүл за тэгээд амралт, хувийн амьдралаа ч гэсэн одоо энэхүү бүх төлөвлөгөөндөө багтаахаа мартаузаа гэж та хэдий сануулмаар байна. Нумын орд, нумын мандалт, нар сар. За нумын ордныхны хувьд энэхүү хэрэгтэлтэн та хэдийн маань 9-р гэр дээр болж байгаа. За энэ нь болохоор боловсруулалтаа ахиулах, дээшлүүлэх, за түүнээс гадна гадаад улс орон, за холын зайны аялал, хууль эрх зүй, ямар нэг зүйлийг заах, мэлэг мэдээллийг түгээх, зөвлөх, за түүнээс гадна таны одоо нөгөө ертөнцийг харах үзэл бодол зэрэгтэй одоо холбоотой шинэ амьдралын дараагийн нэг мөчлөг нээгдэж байгааг харуулж өгч байна. Тэгэхээр магадгүй та хэд маань ямар нэг байдлаар одоо сургалт эхлүүлэх, ямар нэг зүйлийг одоо зааж багшилж эхлэх гэдэг ч юм уу тий шалгалтаа илүү амжилттай өгөх заагүй бол магадгүй ном үгүй бол ямар нэг одоо бүтээл гаргах туурвах за гадаад улс оронтой холбоотой одоо аяллууд хийх гэдэг ч юм уу за түүнээс гадна магадгүй гадаад хүнтэй хамтрах заагүй бол одоо амьдралдаа илүү том зорилгыг олох үед ч гэсэн байх боломжтой болов уу гэж харж байна. За тэгээд та хэдийн маань одоо нөгөө удирдагч Бархасад гараг маань угаасаа энэ 9-р гэр дээр нь ороод ирчихсэн учраас та хэдийн маань хувьд энэ бол одоо бусад орнуудаас хүртэл илүү хүчтэй өсөх боломжуудыг олгож өгч байгаа. За 11-р гэр дээр нь мөн сугар гараг байрласан байгаа учраас шинэ найз нөхөдтэй болох заагүй бол магадгүй хин нэгэнтэй хамтраад юм хийхэд хүртэл тухайн зүйл явандаа урт удаан хугацаанд илүү боломжтой байх хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг ч гэсэн бүрдүүлж өгч байгаа болов уу гэж харж байна. За түүнээс гадна та хэдийн маань 5-р гэр санжир гараг байгаа учраас магадгүй романтик харилцаа бүтээлч байдал зэрэгтэй одоо холбоотой ямар нэг зүйл гаргах гэж одоо сургалт гаргах гэж байгаа ч байсан бүтээгдэхүүн гаргах гэж байгаа байсан ч гэсэн эдгээр бүх зүйл тань тусалж өгөх болно. Тэгэхээр өөрөө өөрийнхөө одоо алсын зардлага хараанд зоригтой, ихтгэлтэй, үнэмшилтэй бас байгаарай. За таны дуу хоолой одоо энэ үед бүр одоо хол маш сайхан байдлаар хүрэх боломжтой байна. Материйн орд, материйн мандалт, нар сар. За материйнхны хувьд энэхүү хэрэгтэлтэн та хэдийн маань 8-р гэр дээр болж байна. За энэ нь болохоор дундын хөрөмөн санхүү өөр ширзээл төлбөр тооцоо заагүй бол магадгүй хин нэгнээс одоо хөрөнгө оруулалт авах заагүй бол таны хосын орлого заагүй бол бизнесийн хамтрагчтай одоо холбоотой одоо төлбөр тооцоо бүтэх гэдэг ч юм уу тий санхүүгийн дэмжлэг тал дээр одоо дахиад магадгүй шинэ гарцууд нээгдэж байгаа үеийг харуулж өгч байна. За тэгэхээр магадгүй өөр чир зээл байгаа бол одоо тухайн зүйлээ дарж авах, за магадгүй бусдаас санхүүжилт авах, заагүй бол одоо таны хосын орлого хүртэл нэмэгдэх боломжтой болов гэж харж байна. За тэгээд сэтгэл зүйн одоо төвшөнд гэх юм бол магадгүй хин нэгэнд одоо өөрийнхөө сул талыг одоо харуулдаггүй, хин нэгэнд итгэдэггүй байсан бол тэр зүйл дээр одоо хин нэгэнд итгэх боломж бүрдэх дотн харилцаатай одоо холбоотой маш ийм одоо таатай шин үе эхэлж байгаа харагдаж байна. За тэгээд бод бөгөөд Бархасад гаригууд мөн энэ хэртэлтэй холбогдсон байгаа учраас мөнгөтэй холбоотой, ихтгэлцэлтэй холбоотой том одоо харилцаа ярианууд, гэрээ хэлцээрүүд магадгүй санхүүжилт олох заагүй бол одоо санхүүгийнхаа асуудлыг шийдэх боломжуудыг ч гэсэн та хэд маань бүрдүүлж өгөх болов. За түүнээс гадна сугар гараг та хэдийн маань 10-р гэр дээр байрласан байгаа учраас одоо та нэр хүнд тань одоо илүү нэмэгдэх. За тэгээд Тэнгэрийн ван гараг 6-р гэр дээр нь мөн байрласан байгаа бөгөөд Плутотой одоо эрэг холбоосуудыг 20-р гэр дээр нь Плутотой эрэг холбоосуудыг үүсгэсэн байгаа учраас ажил мэргэжил орлого за өөрийнхөө карьерийг дараагийн одоо ийм шин одоо системтэй уялдуулах байдлаар одоо хамаг асуудлуудаа шийдэхэд тань маш эрэг байдлаар нөлөөлж байгаа болов гэж харж байна. Хумхын орд, хумхын мандалт, нар сар. За хумхын ордныхны хувьд энэхүү эрсдэлтэн та хэдийн маань 7-р гэр дээр болж байгаа. За ингэснээр магадгүй хайр дурлалын харилцаа холбоо гэрлэлт заагүй бол магадгүй хин нэгэнтэй одоо бизнесийн хамтрал хийхэд үйлчлүүлэгчид өөрсдөө татгаж гисэн айгүй таатай шин эхлэл бүлэг болж өгж байгаа болов гэж харж байна. Тэгэхээр магадгүй одоо ганц бие сингл байгаа хүмүүс шинэ хостой учрах, за харилцаагаа дараагийн түвшинд гаргах за үерхэж байгаа хэрнээ магадгүй гэрлээгүй байсан бол одоо гэрлэх талаар ярьж эхлэх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар маш эерэг таатай одоо зүйлсүүдийг илэрхийлж байгаа болов. За аль хэдийн хостой хүмүүсийн хувьд магадгүй бизнесийн хамтрагчтай болохоор төлөвлөж байгаа. За үгүй бол харилцаа илүү эерэг таатай бие бинийгээ ойлголцох, бие биенийхээ гэрлийг одоо илүү тодруулж өгөх байдлаар эерэг байдлуудаар эргэж байгаа болов гэж харж байна.
За түүнээс гадна бод бөгөөд бархасад гаргүй та хэдийн маань 7 дугаар гэр дээр энэ хэртэлттэй холбогдож байрлсан байгаа учраас за чухал санаанууд гэрээ хэлцээрөө за үгүй бол нөгөө хостойгоо бизнесийнхаа хамтрагчтай тохиролцоо одоо наймаалцаа хийх гэдэг ч юм уу тий үгүй бол урт удаан хугацаанд одоо яриндаа гэж бодоодсэн ярианууд хүртэл одоо эерэг байдлаар нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгч байна. За тэгээ сингл байгаа хүмүүсийн хувьд 5 дугаар гэр дээр нь байгаа Тэнгэрийн ван гараг хүртэл магадгүй гинтийн хайр дурлал бүтээлч үгүй бол хамтын ажиллагааг хүртэл авчрах боломжтой болов уу гэж харж байна. За тэгээд та хэдийн маань ордон дээр 1-р гэр дээр нь Плуто гараг буюу Дэлхийн ван гараг явж байгаа учраас та өөрөө одоо бусдыг татах за тэгээ өөрийнхөө хүчийг ашиглах байдал ч гэсэн нэмэгдэж өгж байгаа болов уу? Загсны орд, загсны мандалт, нар сар. За загсны ордныхны хувьд энэхүү эрсдэлт та хэдийн маань 6 дугаар гэр дээр болж байна. За энэ нь болохоор ажлын орчин нөхцөл өдөр тутмын цагийн хуваар цагаа хуваарлаж байгаа хэр үр бүтээлтэй ажиллаж байгаа. За түүнээс гадна хамт ажиллаж байгаа хүмүүс таны одоо өөрийн тань хуримтлуулсан байгаа ур чадвар эрүүл мэндтэй одоо холбоотой шинэ амьдралын бүлэг эхэлж байгааг харуулж өгч байна. За ингэснээрээ та хэдийн маань хувьд шинэ ажил за үгүй бол шинэ төсөл эхлүүлж байгаа. За үгүй бол одоо илүү сайхан гой сайхан багтай болж хамтарч ажиллаж байгаа, хамт одоо ажиллаж байгаа хүмүүстэйгээ шинэ зүйлүүд рүү тэмүүлж байгааг за магадгүй одоо шинэ хэрэглэгдэхүүн хэрэгсэл ашиглаж цагаа илүү үр бүтээмжтэй тухайн одоо ажлынхаа цагт өнгөрөөж байгаа. За үгүй бол магадгүй ямар нэг сургалт үгүй бол одоо зүйлсүүд ажлыг тань илүү хөнгөвчлөлж өгч байгааг мөн харуулж өгч байгаа болоо гэж бодож байна. За түүнээс гадна эрүүл мэндэд ч гэсэн илүү доктортой тууштай анхаарах зүйлсийг хийж эхлүүлэхэд маш сайн шүд өгч байгаа байхаа. За та хэдийн маань удирдагч болох бархасад гарыг энэ хэртэлттэй холбогдсон байгаа учраас та өөрөө өөрийнхөө ажиллах байдал үйлчлэгээ заавгүй бол түрүүний яриад байгаа одоо уур чадвараа хүртэл өсгөж хөгжүүлэх боломж маш их одоо хүчтэй байдлаар нэмэгдэж өгч байна. За энэ хүү хэртэлт нь өөрөө нөгөө та хэдийн маань 2 дугаар гэр дээр байгаа санжир гарагтай эрэх холбоос үүсгэж байгаа учраас одоо цагаа илүү үр дүнтэй өнгөрөөснөөр тэ өөрийнхөө бүтээлч байдлыг нэмэгдүүлснээр ямар нэг ажлаа хөгжлөх зүйлс одоо ашигласнараа өөрийнхөө эрүүл мэндэд ч гэсэн анхаарснараа өөрийнхөө одоо үнэлэх үнэлэмж орлогоо ч гэсэн илүү доктортой болгоход тань тусалцаа үзүүлж байгаа болов уу гэж харж байна. За тэгээ сугар гараг хүртэл та хэдийн маань 8 дугаар гэр дээр ороод ирж гисэн санхүүгийн тусалцаа дэмжлэг авах боломжтой ихтгэлцэл дээр ч гэсэн одоо илүү эерэг нөлөөллүүдийг авчирж байгаа байх нэ. За энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.